Сайн байцгаана уу? Бүгдэндээ өглөө өдөр орой минь. За тэгээ умар дэлхний домог гэх манхвагийнхаа дараагийн партаар уулзаж байна. За тэгээ энэ манхваа 202 чаптертэй. За тэгээ нэг гэдэг видео оруулахдаа ер нь бол 3-4 чаптер явдаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг хэдхэн чаптер яриад ерөнхийдөө бол дуусгаж байгаа шүү. Одоо 152 дээр яваа. Тэгээ 202 дээр ер нь бол дуустдаг байгаа шүү энэ чаптер маань. За тэгээд хэдүүлээ илүү сонирхолтой, илүү чанартай болж байгаа шүү сүүлийн чаптрууд чинь. Тийм болохоор лайка харамлалгүй дараад тэгээд сабан дараад найзуудаа шеэрлээд үзээрэй. Тэгээд энэ чаптер ингээд манхва дууссан дараа яриулах манхва ч юм уу тиймэрхүү юмнуудаа бас комент хэсэгт үлдээгээрэй. Би тэр ингээд копирайт ч юм уу ер нь ингээд сайн сейвлээд авах болохоор. За тэгээд төлөө манхвад орцгоо. Манхва маань яаж эхэлдэг вэ гэвэл энэ бол умард бүс төмөрт өртөж үгүй болсон өмнө умардын тэнгэрлэг бүлэгм энэ газарт байдаг байсан. Дараагаар нь төв тэнгэрлэг нэг умард салбараа байрлсан. 3 жилийн өмнө энерги шүний дайралт энэ газраас эхэлсэн. Одоогоор энд энерги шүн байрлаж байгаа гэснээр энерги шүнний цэргийн зөвлөх чөтгөрийн сүнсний эрдэмт Гакуюн руу үзэгдэл шилждэг байгаа. Тэр ингээд чөтгөрийн сүнс хаан болох галт чөтгөр салааны холбоо тасарлаа гэд. Ерөнхийдөө бол сүүрлийн эзэм гэдэг энерги шүний дөрвөн эзэдийн нэг нь холбоо тасарлаа. Бүх зүйл яагаад холбогдохгүй байна гэд тэр тусгай салаа хүртэл яагаад үгүй болчих вэ? Тэр ингээ хүн үнэхээр хүчрэх хүндээ яагаад алга болчих вэ? Арай умардын тэнгэрлэг бүлэгмийн удирдагч ийм хүү мантахаа умардын илд энэ бүхэнд орооцолцсон юм биш үсттэй. Танк гэр болон эмээ бүлэгм бүгд нийлээ номын хот бүлэгмийн хэд бүгд нийлээ уулан дийлэхгүй дээ гэж бодоо сууждаг байгаа. Тэгээ босоод тэнгэрлэг хоосон дууны чөтгөрийн үрүүд нь ингээд бас болон тэнгэрийг устгах ингээд сүүрлийн сүх хоёрыг ер нь бол умард нутгийн ингээд дайнд оролцуулж байгаа боловч яг умард яг дайныхаа яг урд хил дээр нь оролцоолог байсан. Тэрэндээ цагаан шөнийн шулам оролцож байдаг байгаа. Тэгснээр одоогийн ингээд шөнийн удирдагч ингээд биеэн сольсон хүнээ бас ингээд дурдаж харуулдаг байгаа амжилттай биеэн сольж чадсан байдаг байгаа. Тэгээ ингээд бие махбодоо тэнцвэрзүүлж чадаагүй одоохондоо ингээд бүх бие ингээд ухаан санаараа удирж чадахгүй ингээд байдаг. Тэгснээр үзэгдэл маань төв тэнгэрлэг нэгдэл рүү шилждэг байгаа. Төв тэнгэрлэг нэгдэлд мөрдөн байцаах яам руу Куан сайдын ингээд бодлоор шилждэг. Төв нутагт алдлагад өртсөн энерги шүний дөрвөн эзэдийн нэг бол хууль салхины чөтгөрийн сүудрийг цайчин руу дайрсан. Тооцоолоогүй явдал болж эмээ бүлгэм номын настан болон номын хот бүлгийн удирдагч Камонер аимшигт аймаа алдсан гэсэн ч тэдний дараагийн залгамжлагч хүмүүс хүчээ нийлүүлсэн ч хууль салхины чөтгөрийн сүудрийг ялсан гинэ. Нэг л биш байна да. Би 9 тэнгэрийн 3-ыг нь алдчихад байхад муу санаа овшнууд дуугүй миний үгийг дагсан бол та нар 9 тэнгэртэй дүүцэхрүүд оршихуй болж чадах байлаа гэд манай даваа болон хишгээ шинээ нарыг хэлж байдаг. Тэгээ ерөөд бол Квасайд манай хишгээг давааг харж байгаараа ямарваа нэг үйлдэл хянж угаараа гэж явуулсан байдаг байгаа. Даанч хишгээ нөгөөтийн ингээ хийж чадаагүй болохоор юу хийгээд байгаа юм бол та тэр одоо хажуугаар нь төв тэнгэрлэг нэгдлийг ерөнхийдөө бол нураах зорилготойгоор эсэргүүцэх зорилготойгоор хүмүүс гарын үсээ бүлгэмүүд цуглуулад эхэлсэн байдаг. Тэгээд ерөнхийдөө эсэргүүцэд эхэлсэн байдаг. Тэгэл Квасайд ууралж байдаг байгаа. Энэ мос амьнууд заргалтай газар амьдарч чадахгүй зүгээр л цөөрн виз гэл. Тэгэл үзэгдэл маань хосгүй алдарт гэр бүл уулах Мён гэр бүл рүү шилждэг байгаа. Манай Квасайд ирсэн сөхрөө сууж байгаа. Дийсэн. За мастра. ертөнц галзуур байна, тийм үү? Дайн бас үнэхээр сунжирч байна. Намайг өршөөгөөрэй, бүх юм миний хайхрамжгүй зангаас боллоо. Би энийг ямар ч аргаар хамаагүй уртан дуусгах болно. Бид шүдгүй өвгөн Цаавуугийн явуулсан Дам Соожун гэдэг хүүхдийг нэг нэр хүнд нь өсөх шив гэж ерөгдөл 9 тэнгэрийн нэг шүдгүй өвгөнийг явуулснаас болоод манай даваагийн нэр хүнд нь өсчлөө гэж байдсан чи тэр сонирхолтой юм аа. Одоо үед Дам Соожун шиг хүүхэд ховор шүү. Түүнийг ашиглах хэрэгтэй. Хуюун соог тулаанд оруулаад түүнийг тусад нь ажилд бэлтгээд. Тийм гэж юу? Тэгэл тэгсэн чинь би ингэж оролцох ёстой гэж юу гэл амар ууралсан чинь манай Квасайд зүгээр энергинд нь хоошгоо цохигдоод шууд хан мөрөгдөг. Тэгэл буцаал эргээл өвдөх сөгдөөл
Өршөөгөөрэй мастера би энэ бүхнийг хурдан шийдэх болно. Би илүү хичээл зүтгэл гаргаж энэ бүгдийг хурдан шийдэх болно гэсэн чинь нөгөөт нь бүгд л ингэж хэлж чадна. Үр дүнгээ харуул. Дараагийн өмнөний чөтгөр болох хүүхэд яаж байна? Би дараагийн өмнөний чөтгөр болох манай Жавхаагийн талаар тайлбарладаг. Цус заалмай чөтгөрийн арга барилыг түүний биед тааруулахын тулд Бөөмэний үүсэл ариуслын чөтгөрийн арга барил түүний биед оруулах жаахан хугацаа орсон. Саяхан дууссан гэд манай Жавхааг ерөнхийдөө бол дараагийн өмнөний чөтгөрийн хаанаар гэдэг томилсон байдаг. Тиймээс удахгүй түүний тусгай даалгаварт явуулах байгаа гэл. Нөгөөт нь сайн байна. Дээсэн хичээгээрэй тэгэл хэлдэг манай Мё гэр бүл өдөртөгч ерөнхийдөө бол бараг л бурхан гэсэн үг дээ. За мастера баярлаа гэл гарч гүйдэг байгаа. Үзэгдэл маань хишгээ болон шинээ даваа 3 руу шилждэг. Цэргүүд нь бүгд дэмжээл уухалж байдаг. Тэгэл даваа маань дундан зогсож бүгдийн уран зоригоор гэд итгэлийн дүүргэл тэгэл маань хишгээ хажуудлаас нь цэргүүдийн сэтгэл зүй сайжирсан бас тамир тэнхээнд сэргсэн. Тушаал буулаа. Төлөвлөж байснаас хамаагүй эрт бас гинтийн үйлдэл болсон ч энэ бол нуугдаж байсан хөхлөө холбооны сэргэл тэнцэг. Мөн бид 9 тэнгэртэй дайсагнацах харилцаатай болсон. Гэхдээ төв тэнгэрлэг нэгдэлж бас энэ дайныг дуусгахыг хүсэж байгаа болохоор шийтгэлийг хойшлуулахаас өөр аргагүй бас бид дам сочоныг ашиглах хэрэгтэй. Бид 9 тэнгэрийн эсрэг зогсох, би даасан хүчийг бүтээх хэрэгтэй. Цаг нь бас сайхан таарлаа. Бид энэ 3 жилийн дайныг дуусгах болон дам сочон байхад энэ боломжтой гэл. Ерөнхийдөө бол манай дам сочон байхад бүх зүйл боломжтой гэж манай даваад бүхэлдээ итгэж байдаг. Тэгэл бас Кон сайд яаж байгаа л да намайг бүхнийг учрыг олоорой гэж явуулсан юмсан. Их ууралж байгаа байх та гэж хишгэ бодоо байждаг. Тэгэл тэр 3 дээр араас нь бүлэгмийнх нь туслах нь ирээл чихэнд нэг эмэлдэг байгаа. Юу хэлсэн бэ гэвэл 9 тэнгэрийн нэг ирцэн байдаг. 9 тэнгэрийн нэг чөтгөрийн сүнсний эзэн хаан. Буюун сүү. Би 9 тэнгэрийн удам төрсөндөө талархаж энэ ачийг хариулахын тулд өөрийн амьдралыг зориулах ёстой ата. Ийм өмнө дэгдээлээ гэд манай даваа болон хишгээ шинэ нарыг хэлдэг. Та нарыг бол 9 тэнгэрийн өөдөс дайсагналаа. Та нар энэ цуснд ингээд төрсөндөө ингээд баярлах ёстой байтал яаж байгаа юм гэл амар уралдаг. Тэгэл манай мөхийгэл манай хишгээ боддог. Бидний ийм хурдан хөдлөн гэж бодсонгүй 9 тэнгэрийн нэг өөрөө ирэх гэж төв тэнгэрлэг нийтлэл ингэж хариулж байгаа юм. Аргагүй шинэ их командлагч тавихад гэл тэгсэн чинь нөгөөдөг чинь би их командлагч болох гэж ирээгүй. Миний хараа бол ингээд та нар энэ дайныг дуусгана. Би араас нь очиж ерөнхийдөө аниргүй шөнийн бүх юм ингээд дуусганаа, төв байрыг устганаа гэдэг. Нөгөөдхийн сонсоод хишгээ даваа идэр бүгд гайхаал. Тэгээ бас нөгөө нь ард байгаа хүмүүсээ танилцуулдаг. 7 баг тэнгэрийн нэг болох Шовлын сүмийн Соол гүн болох 7 баг тэнгэрийн нэг гүү уулын бүлэгний намсуурнаар дагаж ирсэн байдаг угаа. Тэгээ манай даваа асуудаг. Та энэ хоёр хүнтэй аниргүй шөнийн төв байрлуу дайрах гэж юу гэсэн чинь хар залуугаараа дүлий болчихоо юу? Юундаа хүний үг давтуулаад байгаа юм. Дайн эхлэх 3 жил болж байна. Та нар энэ дайныг хурдан дуусгаж төв нутагт их тайван тогтоож чадахгүй байж чадваргүй командлагчаа бослого гаргаж байна. Энэ дайныг хурдан дуусгахын тулд өөрийн биеэр ирлээ. Яасан өөртөө их хүсэлтэй байгаа мó? Төв байрыг нь үнс болгохоор та нар дөрвөн чөтгөрийн эзэдийг саатуулж бай. Шөнийн удирдагч нь тэндээ байж байвал бүрч сайн тэгвэл үнэхээр сонирхолтой дайралт болох нь гэл. Тэгэл ерөнхийдөө ингээд манай дайралт их ингээд өдөр болон бүх юмнуудаа шийддэг байгаа. Тэгээ байж байтал гадаанаас нь ингээд та нар ингээд энэ дайныг дуусгах хүчрэхгүй байгаа хаа. Та нарт ингээд агуу Мё гэр бүлийн хосгүй алдартай гэр бүлийн шилдэгүүдийг 9 тэнгэрийн Мё юулганы охин болох Мё Хёныг дагуулж ирлээ гэл. Хосгүй алдартай гэр бүлийн 36 хосгүй дайчин дагаж ирсэн байдаг. Манай дээр Мё гэр бүлийн бурхных нь ерөнхийдөө охин гэсэн үг. Тэгэл хишгээ өдр бүр амар гайхал. Юу хизээж харагдж байгааг хүмүүс хосгүй алдартай гэр бүл энэ дүрээрээ мөн гэж юу? Тэгэхээр тэд ийм байдаг байх нь. Хосгүй алдартай гэр бүл өмнө ингэж гарч ирж байгаагүй. Хизээч дэлхийд гарч ирж өөрсдийгөө харуулдаггүй. Бүхнийг араас нь удирдаг хосгүй алдартай гэр бүлийн Мёлуучин энэ тулаанд охиноо явуулсан гэж юу? Бүгд гайхдаг. Тэгэл тэр охин даваа дээр ирэнгүүтээ урд нь зогсоол. Дамсоожун гэх чинь чи юу? Бодсон шиг сүртэй харагдахгүй байна. Урам хугарчихлаа. Манай даваг өддөг. Тэр үзэгдэл маань Мё гэр бүл өнгөрсөн түүх рүү шилждэг байгаа. Ялагдшгүй алдартай гэр бүл бол Мё гэр бүл. Ялагдшгүй дайчин
Мё оюучан унсан гэр бүлийг сэргээсэн удирдагч, ялагдчихгүй гэр бүл болон төв нутгийнхан биш гадных байсан. Тэр Мё овогтой нүүдэлж овог байсан. Дэлхийг тойрон хүчрхэгжиж явсаар Мё гэр бүл нэгэн цагт тусгаар улс байгуулах хангалттай хүчтэй байлаа. Гэхдээ эцэст нь төв нутагт нийдэж арай л гэж өөрсдөө өвийг хадгалж үлдсэн. Гаднаас ирсэн гээд төв нутгийн хүмүүс үнцээр нь суулгахын тулд бүхэлд нь цусан овоохоо махан овоохоо босгож байсан. Маш их хүчтэй гадуурхалт болон ялгуурлан гадуурхалтыг туулж байсан. Тэр дунд нэг үл мэдэгдэх хүн гарч ирсэн. Нарийн зүйлсийн сайн мэдэхгүй ч Мё Юучон гэдэг хүн гарч ирсэн. Түүний хувьд бусдын дотоод арга барилын төвшин хамаагүй байв. Учир нь тэр 9 мөнхийн сүнсний ариун арга барилыг эзэмшсэн мөн түүний дотоод арга барил биетэй бараг л бүрэн нэгдсэн байлаа. Ерөнхийдөө бол тэр үед хүмүүс иймэрхүү арга барилууд ашиглаж чаддгүй, иймэрхүү хүчрэг энерги ашиглаж чаддгүй байсан. Тэгэхэд нэгэн онцгой хүн гарч ирсэн гэдэг бол Мё гэр бүлийн түрүүний бурхан гэрүүдэд бол ярьж байдаг байгаа. Эцэст нь тэр бүр залуу насны ирж хүчээ эргүүлэн авах төвшөнд хүрч чадсан. Тэр бүтээхийг захирахыг удирдахыг хүсдэг байлаа. Гэхдээ тэгэх бүртээ Жаагуугийн хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч байв. Жаагууд амьдрах хүмүүс хин нэгний захиргааг хүсээгүй. Тэд эргчлөөдөө амьдрахыг хүсэж байсан. Дээрс нь тэд бол төв нутгийн уугуул иргэд биш өөр улсаас ирсэн хүмүүс. Тэд хэдэн удаа маш олон хүний амийг золиослон орлогын дараа Мёчун Жаагүй хизээч балмад хүчээр захирч чадахгүй гэдгийг анзаарсан. Тэрнээс хойш Мёчун алсын ирээдүйг харж төлөвлөгөө гаргасан. Шаардлагатай хорон муу түүнд дайсан хэрэгтэй. Хүчрэх бас өшөөлгүй дайсан. Тэгээд тэр аниргүй шүнийг үүсгэсэн. Маш их хэмжээний хүнс мөнгө хангамж цэргийн ном бичиг аниргүй шүн рүү нууцаар гаргаж байсан. Ингэж үүссэн болохоор аниргүй шүн Мё гэр бүлийн хэрэгцээгээс төв нутг руу дайрч эхэлсэн. Тогтворгүй байдал хүмүүсийн сандрагж айдас тэднийг нэгтгэсэн. Дайснаас үүдэлтэй айдас Жаагүй хүмүүст үр тариагаа шиг л нэгтгэсэн ерөнхийдөө. Тэгээд энэ үйл явдлын дундуур төв тэнгэрлэг нэгдэл болон 9 тэнгэрийг үүсгэсэн. Энэ бүхэн Мё Юучны оролцоо байв. Мё Юучны тулааны эдмийг биширсэн хүмүүст түүний тулаанд дуудаж ялагдсан хүмүүс бүгд хамгийн ихэнд тулаанд дуудаж ялагдсан хүмүүс 9 тэнгэр байдаг байгаа. Тэр 9 тэнгэр бүхэлдээ Мё Юучны мөргөөд тэр хүчнээс нь зээлж авч ийм хүчрэг болсон. Одоогийн ерөнхийд бол ийм хүчинд хүрсэн. Тэгээд тэгж явтал аниргүй шүн Мёгийн маань хараа хяналтаас нь гарч эхэлсэн байдаг. Тэгээд хараа хяналтаас нь гараад эхлэнгүүт нь өөдс нь умардын тэнгэрлэг бүлэм гэж ерөнхийдөө бол нэг хан урдалт нь гаргаж ирж тавьсан. Тэгээд умардын тэнгэрлэг бүлгэн болон Мё ерөнхийдөө бол бүгд холбоотой умардын тэнгэрлэг бүлгэнээс суурьнд бас Мёгийн нэгэн шатрын хүү байсан. Тэднийг ч бас ялгаагүй эрдэм мэдлэг тулааны урлагийн бичээс хоол унд санхүү бүх юмар нь дэмжсэн. Тэгээ ерөнхийдөө гардаг байгаа. Тэгснээр үзэгдэл маань төмөр нэгтгэлийн удирдагч руу шилждэг байгаа. Энэ нэг л биш байна да. Энэ ажил биднийг хорихгүй бидтэй дэд удирдагчаа гэж асуусан. Дэд удирдагч нь төв тэнгэрлэгнээс ажил авахгүй гэж бодож байсан гэсэн тэдний өгж байгаа үн ханш нь үнэхээр өндрөө. Тийм болохоор хийхээс өөр арга алга гэсэн чинь цаанаас нь яадаг хулчгаар амтан бай. Удирдагчаа эр хүн байж юунд айгаад байгаа юм дэд удирдагч бид хоёр сайн шалгасан болохоор айгаад байлгүй хурдан хөдлөе тэгдэг. Өндөр төлбөртэй болохоор тавгүй байна. Ачаа хитрхи том юм. Дотор нь юу байгаа юм бэ? Цогц байгаа. Юу? Сүүлийн үед төв тэнгэрлэг нэгдэл сэтгэл ханамжгүй байгаа хүмүүс гарын үсэг цуглуулж байсан. Гарын үсэг цуглуулж байсан гол хүмүүсийнх нь төв тэнгэрлэг нэгдэл нууцаар зайлуулж байгаа шиг байна. Тэр захиргааны нэгж одоо дайнтай байгаа болохоор цогцсуудыг далд оруулах амарх нь. Тэгээд бид ерөнхийдөө бол төмөр нэгтгэлийг тийм болохоор хөлсөлсөн тэгдэг. Тэгээ бас бидэн шиг найдвартай хүмүүс байхгүй штэ. Төмөр нэгтгэл шиг авьяастай байхгүй гэл. Тэгсэн чинь нөгөөт нь хамгийн гол нь маш өндөр цалинтай. Энэ мөнгөөр бид хэдэн жил зугаацаж амьдрсан ч явж чаднаа. Дайнтай байгаа болохоор бидэнд угаасаа хүнд байгаа. Жижигтэй ажилч гэсэн нүдэн анаад хийцгээе. Тэгэл шууд манай ачаагаа аваа явдаг байгаа. Тэгснээр үзэгдэл төв тэнгэрлэгийн нутгийн умардын бүс рүү шилждэг байгаа. Вүү уулын удамч мөн дөө. Таны сэлмийн эрдэм үнэхээр нууц захирны үзэсгэлэн
Түүлдэр бас их хүчрэг юм гээл долоон баг тэнгэрийн бас хэлдэг. Соол ганд лам гээл. Долоон баг тэнгэр хоёр хоорондоо мэдлдэг байгаа. Тэгэл ингээ нөгөөх нь би тийм хүчрэг бишээ. Ерөөд бол долоон баг тэнгэрс дуудахааргүй таны хажууд бол ингээд хүч муу ингээд сулаа гээл. Тэгсэн нөөд нь бас би ингээд долоон баг тэнгэр гэж дуудлахтаа дуртай бишээ. Тэгэл яадсан чи араас нь би ингээд долоон баг тэнгэр гэдэг нэрийг ингээд авч чад яг үнэлээд тийм амар аваагүй багшийнхаа хажууд ингээд дагаж явснаас болоод ерөөд бол авчихсан юм аа долоон баг тэнгэрийн нэг гэдэг. Тэгтэл манай хоёрыг алсаас нэг хүн харж байгаад сүүдэрт уусаад алга болчтой. Тэснэр үзэгдэл маань төмөр нэгтгэл шилждэг байгаа. Манай төмөр нэгтгэл өдөртөгч. Яа бүгс хэдэн өдөр морой тавьгаад яг өгөхнэ гээл байжгаад. Төв тэнгэрлэгийн нийтлийг тэргүй гинэ бай. Бид бараг зорьсон газар ирж байна шиг байна. Ахаад жаахан явах уу? Тийм ээ өдөртөгч ахаад жаахан яв. Хэрэгтэй бид бараг умардын нутгийн төгсгөлд ирээд байна. Доовч гэж тулаан болж магадгүй тулааны талбар дээр явах гэж юу гэж байж байгаа нэг юм харангуйта. Юу гэж гайхдаг. Тэр нь Мио гэр бүлийн маань охин байдаг байгаа. Тэрийн төмөр нэгтгэлийн өдөртөгч харангуйта. Шууд өнгөрсөн үйл явдал руу шилждэг байгаа. Нэг нууцлаг үйл явдал манай төмөр нэгтгэлийн өдөртөгч залуухан бас нүд ингээ нүүрэн дээгүүр ингээ авсан сориун ингээ үл мэдэгдэх хүний урд цөөгдөж байгаагаар явдаг. Тэгэл тэрийг харчаал бүрх малгайгаа шууд өмсөөл төмөр нэгтгэл хурдан явъя гэж төрүүлээд тавьдаг. Яан гараад ирсэн байна гэж юу? Ийм өдөр ирэх гэж энэ яг юу болоод байна? Гэснээр энэ чаптрыг дуустдаг байгаа. Тэгээ дараа чи чаптруудаас илүү сонирхолтой болох болохоор табан дараа лайкан дараа яваарай. Тэгээд YouTube сувг ажилуулдаг тиймэрхүү хүн байвал комент хэсэгт чат бичээд орхиорой комент хэсэгт комент бичээд. YouTube сувг ажилуулдаг хүн байвал бас амар хэрэг болж байгаа шүү. Асуух юмнууд амар их байна. Тиймэрхүү хүн байвал ер нь гоё YouTube сувгаасаа ер нь комент хэсэгт бичээд орхиорой.